болсон хайрын анхны дураас бэхэн өсөж бүтгэлсэн ширээний ацэлсэн үг бүхэн. За ингээд өнөөдөр одоо ангийнхныхаа одоо урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн найзуудаа маш их баярлалаа. Маш их холоос зарим нь ирсэн те ажлаа зохицуулаад тэгээд одоо энэ өдрийг бүгдээрээ хамтдаа сайхан өнгөрүүлье гэж бодож байна. Хоёр багштай одоо үнэхээр их баярлаж явдаг шүү. Өнөөдөр одоо бид нар амьдрал дээр одоо амьдралын энэ олон нухчаан дунд бүдрэхгүйгээр өнөөдөр өдийг хүртэл ингээд амжилттай явхад маань багш нарын маань одоо хүмүүжил за аливаа зүйлд хандж байгаа хандлага эдгээрийг одоо бид нар хараад үлгэрлэн дураадаг. Яалчгүй тэр маань одоо дадал болсон байт юм байна. Ингээд хоёр багштай маш их баярлдаг. Одоо та хоёр маань одоо эрүүл их урт удаан сайхан одоо наслаарай гэж одоо найзуудынхаа өмнөөс бас хүсье өрөөж байна. Тэгээ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За одоо энэ өдөр ингээд ангийнхаа үеийнхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Одоо бага насны нэг бид нар сургууль дээр ингээд зодтолтоо ноцолдоо тий ингээд явж исэн үе маань бүр айгүй сэтгэлд ингээд бүр одоо юу гэж хэлхээ ингээд бүр ингээд сайхан хөөрөө баярлаа тэгээд юм байна да. Юу нөө сайхан байна. Өнийг үеийнхэн гэдгээр их гоё юм байна гэж бодлоо одоо. Хүүхэд наснд жоохон байсан АБ-г мэдгүй хүүхдүүд одоо тэгээд цагаан том бараг имээ болцсон байж шүү дээ бид зарим. 30 жилийнхаа уулзалт дээр бүр явна гэсэн юугаа бэлтгэлээ хийсээр хагаад ирээл тэгэл уулзалт тэгэл бүр зарим нь танихгүй харахчгүй байж байгаа одоо уулзаад ингээд сууж байгаа маш их баяртай. Энд одоо миний одоо аав шиг анханасаа заалгасан багангийн маань найз нөхөд бүгд л байна. Тэгээд багангийн маань багш маань байхгүй байна. Бидний 8-ын Б анги төгссөн багш маань ирсэн. Энэ хамт олон маань ингээд бүрдчихсэнд би маш их баярлж байна. Ингээд энэ хамт олонтойгоо 30 жилийнхаа он баяр наадмын ингээд тэмдэглэж байгаадаа өөрийн зүгээс болон ингээд хамт олонтой маш их баярлж талхаснаа илэрхийлье. Ер нь айгүй гоё байна. Янз янзын бага насны айгүй олон дурсамж юмнууд бодогдож байна, сэтгэл хөдлөж байна, ангийнхантайгаа уулзж байна, ярилцж байна, хөөрөлдөж байна. За тэр дундаа 8-ын Б анги цэцэрлэгээс хамт явсан бас манай төгсөлтөөс бас хоёр докторууд байдээ. Тэрний нэг ангахны доктор Хатантуяа найзтайгаа битээр бол яг ухаан орсон цагаас нэг хөрш хоёр хаалга нэг хөрштэй ингээд хамтдаа тоглож наадаж өссөөр байгаа ингээд явсан. Энгүүрээ бас их багт өнөөдөр найзуунаас ирсэн байна. Тэгээд ангийнхантайгаа бас нэлээ олоолаа яг Б гэдэг ангиар нэлээ олоолаа уулзлаа тэгээд ангийнхныгаа харсан чинь айгүй тийм нэг багийнхан төрхүүд бол бүгд байж байна. Тийм айгүй гоё ингээд одоо бүр сэтгэл хөдлөөд айгүй гоё байна. Сэтгэл хөөрөөд ингээд хийлгэж үг олдохгүй юм да нэраа 30 жил гэдэг чинь бас маш урт хугацаа. Яг 30 жилийн өмнө хүүхдүүд энэ харагдаж байна уу? Одоо тэгээд яг тэрнгээрээ л яг нэр хочоороо дуудалцаал ингээд яг л багын дурсамж яг энэчнээ бүгдл бий болж байна. Ер нь айгүй зааланд л их тоглодог байсан бид нар. Тийм шинээр спорт зал баригдаад тэгээд тэрэн дээрээ зааланд л ер нь байнга тоглодог. Тэгээд пүүз байхгүй. Дутлаа тайлаа хөл нүцгэн тоглодог. Хөл нүцгэн тоглож гүйжтэл оймс маань урагдсан тэгээд цоорцсон гэл гүйж явдаг байсан. Ер нь л тийм л дурсамж айгүй тод үлдсэн дээ. 10 жил байхдаа ер нь биеийн тамир тал руугаа айгүй тийм хүүхд байсан. Тэр утгаараа одоо манай ангийнхан нэлээ дурсамж их ярьж байгаа. Би бол цааштай үйл ажиллагаа юм уу ийм юугаараа. Одоо бидний нэгээс нэгдэж нийлдэг юм маань л спорт уралдаан, сум орон нутгийн тэмцээн, аймгийн тэмцээн ингээд анги хамт олонны үйл ажиллагаа ингээд явсан байна. Би одоогор ингээд Цэ сумынхаа төгсгчдийнхаа спортыг ерөнхийдөө хариуцаад зохицуулаад 3-4 жил болж байна. Манай төгсөлт бол Цэ сум бол Цэ сумын төгсгчдийн тэмцээнд жил дараалан амжилттай оролцдог медаль авдаг. Тэр дундаа Цэ сумаас ангиа удирдаад ингээд Төв аймгийн хэмжээндээ бид нар жил дараа 3 жил дараалаад спортод амжилттай оролцоод 3 жил дараалаад медаль авсан юм
анги хамт олон болоод ингээд цаашдаа ч гэсэн улам их амжилт гаргаад явах хэрэгтэй. Энэ тал дээр айгүй их баярлж явдаг. Одоо тэр талаар айгүй их бас яриад явж байна анги хамтаа. Одоо энэ 30 жилийг бодвол бид нар ингэж нэг удаа ингэж үе тэнгийнхнаараа ховорхон уулздаг юм чи энэ мөч бол их гоё дурсамжтай. Тэгээ ажилтай байжгаад үүсээ араас нь элцээр хагаад ингээ ирлээ. Сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд яг нэг ангид анх АБ-гээ одоо ингээ заалгаж байсан хүмүүстэй арай илүү шиг санагдсан одоо. Тэгээд эдгэртээ нөгөө анх орж исэн болохоор. За ангийнхандаа хандаж юу хэлмээ? Бүгдэнд нь хайртай шүү. Бүгдэнд нь сайхан нийлцгээрээ сайхан ярьж өөрөө хууч өөрөө сайхан тэгээд багнасаа дуусцаагаар л хэлээ. 1988 оноос 98 он төгсдөл сурч байсан. Сургуулийн гоё дурсамж юу вэ? Сургуулийн дурсамжууд ер нь тэгэл 1-р ангиас эхлээл тий. Одоо шинэ найз нөхд цэцэрлэг тий хамт олон цэцэрлэгтэй хамт исэн, гошинкнасаа найзлсан найзуудтайгаа нэг ангид ороод тий найзлал тоглоол тэгэл өнгөрөөд байсан да. Тэгээ нэг үед нэг ангид нэг сургуульд тийм ээ. Тоглож бүжгэнж өсгөөсөн. Манай сум гэдэг болохоор нэг цөөхөн хүн амтай тийм сум шүү дээ. Тэгэхээр тийм сумдаа бид чинь бүгдээрээ бие биений мэднэ, бүгдээрээ найз нөхдүүд тэгээд ингэж төсцгөөсөн дөө. Тэгээд сургууль төгссөний манай төгснөө 30 жилээ болж маш баяртай байна. Тэгээд ирж амжаагүй ихийг хүсэж исэн хүүхдүүдтэй ч гэсэндээ баярын мэнд хүргэе. Дараагийн уулзалтанд идэвхтэй оролцоорой гэж бас хүсье. Ангийнхандаа хандаж хэлэхэд гэр бүлд нь хамгийн эрүүлийн аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүссэн өрөөмөр. 1-р ангидаа ер нь жоохон алдартай л анги байлаа да. Өмүүлдгэр алдартай. Тийм билээ. Яаж өмүүлгүй тэр үеийн хүүхдүүд? Тэр үеийн хүүхдүүд чинь тэгээ гоё өмөлнө шүү дээ тий. Тэгээ нэг дэг журам нэг хичээл эхэллээд бол ер нь юу яа коридор бол намдгүй тийм л гэдэг. Тэр тал дээр бол айгүй хүмүүжлэлтэй гэсэн. Юу нэг чинь хорон өмүүлэхгүй эсвэл нэг өөр гэрн цайлгаа өмүүлэхгүй. Тэр хүүхэндээ анги дотор л гоё өмүүлнэ. Энэ бага насны тусламж бүгд л юм гээд бүгд л энэ хүүхдүүдтэй бүгд л юм хамааралтай нэг гол усны нэг сумын хүүхдүүд ч бүгд л сайн муугаад бүгд л божин цаад юм чи. Томото байгаагүй хаа. Нэг томото хөхт бол байгаагүй. Тэгээ хар багаасаа бид нар ч нэг бас хаалж нийлээл хоорондоо ингээд анги хуваагдаад өсөрж орсон ингээд түрүү нэг өсөрж орсон найзууд дүүнэртэй гэдэг шиг яг тэгсэн ингээд нэг уул нь бол яг нэг 100 эдэн хүүхдүүд байх хэвээр тэгээд бас яг нөгөө ийм юм дээр ч нэг ажил төрлөн зохицохгүй. Миний хувьд л өнөөдөр бол хэцүү байж байгаа л араас нь өстэй элцсээр хагаад өглөө талбай дээр ч зураг авахгүй даа. Дашвалжир агшаа ангийн хүүхдүүд. Би 1988 оноос 80 онд ирсэн багш. 98 он. 98 он хүртэл. Тий, хамтдаа нэг анги. Танай ангийн ер нь гих дэггүй хүүхдүүд бай. Хамаатай байгуу. Нилээс эхлэхгүйсэн шүү. Тэгээд ангийн хамгийн баг нь байлаа. Одоо баг хамгийн бүдүүн болоод нэ. Ямар хэрэг тавьчихсан. Нилээ. Ер нь юм бүхнийг хийсэн бах уу? За санаанд нь татсан байгаа ойрхон юу вэ? Би бүглээддэг байсан. Бид нар чи мөнгөөрх тоглодог байлаа. Шавхаарх тоглодог байсан. Бид нар нилээ юм хийсэн дээ ер нь бол. Тий, гоё л байсан даа. За одоо тэгвэл юу хийж вэ? Өөрийнхөө одоо мөрөөдсөн хүрсэн үү? Би одоо нэг хоороо газар тариалангийн аж ахуйтай тэрийг хөгжүүлээл тэгээд бизнесээ хөгжүүлээл явж байна. Бид нар ч нэг 4 төгсөөл нөгөө нэг яг анги салаал ингээл нэг хэсэг хүүхдүүд чинь нэг би нэг ангид байсныгаа өөр анги руугаа ороод ингээд манай ангийн нэг 4 хүүхэд 4 охин ингээл хоорондоо айгүй тухайн үед нэг хөөрхөн үерхэд байгаа мó найзлаад байгаа мó спорт зааланд ороод дандаа нэг тэр одоо бас нэг уулздаг юм ч юм уу спорт оронд орж бөмбөг тоглодог байсан үг байдаг. Одоо манай анги чи одоо айгүй олон банд нартай. Баатар багшийн анги. Тэгэл одоо жинхэнэ зааландаа төгжигдээл ир имээрээ задлтаал цүнх саваад асгаал дотор нь бүгдийг хольж
одоо юу яагаад тоглоод юм одоо өмөлдөгч байсан юм уу те тэр үедээ тэгэл цагийг өнгөрөөжсэн да. За 10 жилдээ бол ер нь дэггүй л байсан да. Дэггүй хүүхдүүд. За цэцэрлэгээс ахвалал ер нь нэлээд дэггүй хүүхдүүд байсан. За тэгээд одоо тэгэл яг тэрийнхээ хэрэгээр тийм ирч хүчтэй ер нь бол юмыг ирэлхийлдэг, санаачилдаг. Тэгээд тийм нэг цаана гэсэн нэг өөрийн гэсэн нэг тийм зоригтой, тийм хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүд байдаг болоо тийм цахилахгүй байсан баг гэж би боддгийг. Тэрүүгээрээ үндэслээд ч юм уу те одоо ингээд амьдарч байгаа энэ цаг үедээ ч гэсэндээ ер нь дандаа ингээд салбартаа мандалагч нь байж чадчихагаад нь би бас анги хамталнараа бахархдаг. Энэ гадаа байгаа хүмүүс чамтай ямар холбоотой хүмүүс одоо Танихгүй бүгдийг танихгүй. Самбал. За баярлалаа. Ангийнхаа найзуудтай уулзаад багнаас хүүхэднээс аваад дуусаад маш сайхан байна. Бүгдний өдрийн сайхан баяртай мэндийг төшөөлье. За тэгээд яг Үсрээл яг ингэж нөгөө тэр үед та юуны кино гардаг байсан шүү нөгөө муурыг ингэж шидэд хөл дээрээ бууж цагийг харчаад нөгөө хөрслээ нөгөө нэг тэр хөл дээрээ буух юуг сурсан гэдэг кино. Яг тэр шиг ингэж би ингэж аваад уусаа шидсэн чи. Яг ингэж цоцсон. Оос ингэж баг ингэж хажуугаар ингэж нөгөө яа харахгүй. Айгуу хүчтэй ингэж чоо би ч хүчтэй байсан шиг. Аваад ингэж өөр оцон нүдтэй хүртэл. Хийстэл хөрх гараад. Тэгээ гараад хүрсэн. Явчи гэж ингэж тэр чигээр гараа бүхэн би араас нь ууранда тэр чигээр яваараа чи гэж. Тэгс чи ингэж гараад нөгөө сургуулийн урт нэг юм булсуур байсан шүү дээ төмөр. Тэндээ тоглоод тэгээд явж дуудвал тэр ядсан чи айгуу эргэж орж ирээ. Тэгээ эвлэрчсэн хоёр ахтай юу. Мянган ангид манай одоо ангийг чин цоцлогч авч ирсэн. Тухайн үед бол ангийн хүүхдүүд яг жигтгэн сурлагатай хүүхдүүд байсан. Манай бол их даруухан 8 б анги байсан. Тэгээд чин цоцлогч авснараа манай ангийн хүүхдүүдийг аягүй сайн итгэвчүүлээд уран зориг хөгжүүлсэн багш гэж одоо эргээд бодоход сандаг. Эргээд одоо санаад одоо бодогддог. За жишээ нь яаж исэн мэт чи надад дээр яадаг бол тэр нөгөө ургийн одоо юу зургийн уралдаан хийгээд тэгээд аягүй сайн зурсан. Тэгээд төлбөрийн хичээлийг чив цоцлог шигээд чихэн утгаар нь оруулсан. Бид нар ингээд хонин холбоог чив цоцлог зааж өгдөг байсан. Тэгээд 100 ороо хоёрыг чив цоцлогч. За тэгээд мөн төлбөрийн хичээлээр октодод аягүй нөгөө хуудыг технологиг их зааж өгдөг байсан. Ингээд эмэгтэйний бие тий багш нар ингээд зааж өгдөө сургууль дээрээ биш багш бүр гэртээ аваачаад бидний энийг ингэж хийдэг шүү гэдэг. Одоо чинь хайсан чихрийг ингэж хийдэг гэдэг бид нарт ингээд зааж өгч ирсэн байхгүй юу? Одоо бодлоод гэртээ одоо жишээ нь би гэхэд одоо багш хүнтэй гэртээ хүүхдүүдэд авчирд юм заана бол үгүй гэж хэлнэ тий. Тэгэхэд бол багш маань одоо бүр гэртээ ингээд бид нар гэрээхэндээ зарцуулах цагаа биднэрт ингээд зарцуулдаг байсан. Тэр нь одоо маш их сайхан. Тэгээ багшлыг удаа намайг одоо аймгийн бас олимпиад авч явж исэн. Түүнээс хойш би энэ аймагт хүүхдүүдийн суулга юм байт юм байна гэдгийг маш ойлгож авсан багшаа. Тэгээд би бас ингээд энэ цэвэртэй байгаа ахгүй гадагшаа одоо бас конкурс одоо энэ уралдаанд явуулсан байна гэдгийг намайг хөдлөөд бүр тэр зургийн уралдаанд оруулаад тэгээд зургийн уралдаанд сэтгэл чи бүгдээр байранд ороод за тэгээд багштай хотод хамт ирээд багшийн дүүгэнд нь очиж исэн. Наа бүр одоо дүүгэндээ аваач исэн. За аль хэмжээг штэ тэгсэн мөртлөө бас нэг юм суурч аваад очсон. Тэгээд тэр дүү нь хадварт одоо ажиллаж исэн санагдаад байдаг багшаа. Ажиллаж байгаа. Тэр нэг аюул хоол хийж өгөө. Тэгээд багш тэрийг битээ хонуулаад тэгээд битээ төв аймагт очиж та ингэ зургийн уралдаанд орж. Түүнээс хойш миний одоо манлайлах одоо бас өөртөө ихтэй байдал улам бүр одоо болсон шүү багшаа таньдаа байна. Миний өнөөдрийн энэ амжилт бол та аюул сайхан суурийг тавьж өгсөн шүү гэдэг. Өөрөж баяртай шүү агшаа. Наач багш.
багшгаа ирэхээр ингээд би ингээд арцаад манай багш аюу гой хүн яагаад гэвэл яагаад би гой хүн гэж хэлж байгаа гэхээр багш маань биднийг одоо 10 дугаар ангид авсан тийм тэгэхээр 10 дугаар анги 9 дугаар ангийн хүүхдүүдтэй яг үеийн найзууд шиг найздаг байсан. Бүр одоо ням усрахтаа яаж үргэлжлэжсэн яаж ийснийг бид нар одоо бүр ахандаа тавьсан юм шиг багшаа мэднэ. Яг та одоо багш нь одоо сурагчтайгаа тэгж их нөхөрлөн гэдэг болов за ямар ч одоо үе шаттай хүмүүсийг ялгаж харьцдаг бүх юм ингээд нэ гэж өгдөг. Манай багш үнэхээр Монгол эмэгтэй тэгээд манай 10 дугаар ангийнхан багштай зориулаад гоё дуу дуулсан байдаг. Тэгээд энэ дуугаас хамтдаа дуулъя гэж бодож байна. Багш манаас одоо математикийн багш тэгээд багш манай одоо цэс сумд ирснээс хойш ер нь одоо манай математикийн математикаар хичээлсэн математикаар одоо нөгөө суурь шалгалтаа өгсөн конкурст орсон маш олон хүмүүс байдаг. Манай ангиас маш олон багш мэрэгчтэй хүмүүс тулсан. Тэгээ тэр юу гэхээр багш өөрөө юм гайхалтай эмэгтэй учраас тийм гайхалтай эмэгтэй болно гэдэг өөрөө ирэхгүй тэрийг өдөртөн дуурайж байгаа байхгүй. Тэгээд та багштай үнхээр хайртай миний багш болоо байгаа юм. Тэгэхээр удирдах хүн болоод бусад бүлээн зөвшөөрсөн хүнийг удирддаг байхгүй юу? Тэгэхээр багш маань одоо багш нар дотроо ингэж маш их гоё бүлээн зөвшөөрсөн. Тэгээд удахгүй багшаа та гавьяа аваарай гэж хүсээ. Тэгээд одоо магадгүй тэр гавьяа бахаа гэж бодож байна. Багштай хайртай шүү.
болохоор ингээд бүгд ингээд нэг 10 төгсөлтөө бид нар ингээд багштаа зориулаад багштаа зориулаад зам жаргалын шуурхаа гэдэг дуун дээр үг зохиогоод өөртөө дуусан нэг тийм дуу байдаг тийм бүгдээ санаж байна уу? За бүгдээ дэмжих баг. Тийм дэмжих баг. За тэгээд энэ дуугаа бариад багштаа хөтлөл үзүүлье. За ингээд түрээрээ манайхаа. Өөртөө манай агч бас нуудаг байсан. Ачаатли шуухай нисэрээ атын дэлхийд орвоотоодарэ атиха авинтарэ ангиха бапшиг санарэ Үнэхээр гоё байна, сэтгэл хөдлөж जैन ये थाना sta जरूर ता उगिन सुनी तो होता ये सुंदर खैरान एरी खिदे सिंगे बाब हा किरी हिंगे अर्चना हैते युंबी किरे कुहने थाना तो पतंगुरना सो किरिस्ते हरुवारमिन तुशवस मल बैरदा Энэ хэнцмэн шүн хийсэн. Хэнцмэн. За манайхан бүгд анхаарал хандуулаарай. За ингээд манай даваа даваа маань хитээ ийм байгаль хитийг ичсэндээ сэтгэлийн тигээтэй өөрийн гэсэн бүрөөдөнд ийм байгаа ийм хүчтэй тигээтэй чамаараа бид нар бүгдөө багтдаг шүү. Хитэн чигээр бүх ажил үйл ажиллагаа минь ингэж хамт jarгал бүх юм минь ингэж хитэж хамт байдаг чамдаа байлаа. Аа зэрэг ирүүн юм сайн үзээрэй. Юугаа ингэж өөрийнхөө гараа чишүү орсон ингэж юм углаш бүрөө таачиг нарааштай гаргуулъя. Mana, ingat orang pasal tak orang, ingat korang, harus dorang kalau lagi pizza mana, jangan ingat pizza tak sah, ya, ini buat sikit ini buat kucing, ini buat apa macam mana? Şişe dostumuz, bunu aramızda.
өөрийн хувийн зүгээс 500,000 төгрөг авч байгаа шүү. Хүлээн авах уу? Баярлалаа.